Хайртай хүүхдүүдээ, Ноагийн үерийн шүүлтийн үр дүнд Бурхан дахин хүн төрлөختнийг огтхонд шүүхгүй хэмээн амласан. Тэгээд амлалтын тэмдэг болгон солонгыг бий болгосон. Солонгоо! Бурхан хөөгч авдраас гарсан Ноа болон түүний 3 хүүгүүдийг өрөөдөг. Тэгээд түүний 3 хүүгүүдээр дамжуулан бүх дэлхийн хүмүүс тархан сурших болов. Анх Ноагийн үр саад солон татах бүрт Ноа өвөгийн үед Бурханы өгсөн амлалтыг сандаг байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх бүрт Ноагийн үр удам улам олон үндэстэн болж байлаа. Эцэст нь солонгыг хичнээн харсан ч Ноагийн үерийн тухай сандаггүй хүмүүс маш олон боллоо. Гэхдээ нэг асуудал гарсан. Бурхныг мэдэхгүй үеийн хүмүүс бий болсноор өөрсдөө зориулж самхаг босгов. Тэнгэрт тулам тоосхыг 1-2-оор нь өрж эхэллээ. Тэд самхагийг тэнгэрт тулталд өрснөөр Бурхантай адил болохыг хүссэн. Тэгээд энэ самхагаараа дамжуулан хойч үедээ өөрсдийгөө дурсагдахыг хүссэн. Бас нэг буруу бодол нь самхаг дотор амьдрангаа тарж бутралгүйгээр амьдран хэмээн амлав. Бурхан хүн төрлөختнийг бүтээхдээ өсөн нэмэгдөөж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүрэх хэмээн Библиэд айлцсан. Тэдний ийм үйлдэлийг харсан Бурхан ийн шийдсэн. Хэлийг хутгалдуулцгаая. Саяхны хүртэл нэг хэлээр ярьж бие биетэйгээ амархан ойлголцдог байсан хуршүүд хэл нь хутгалдан самуурснаас болж бие биетэйгээ хичнээн ойлголцохыг хүссэн ч айжмаар бие биетэйгээ буруугаар ойлголцож эхлэв. Эцэст нь өндөр самхаг босгох ажил нь зогсжээ. Хүмүүсийг эцэст нь бүх дэлхийгээр тараасан. Хүмүүс тэр самхагийг хутгалдан самуурсан гэдэг утгаар еврей хэлээр Бабил хэмээн нэрлэв. Бурхантай адил энэ зэрэгцэн Бурханы оронд оруулахыг хүссэн зүйл нь өнөөдөр бидний Бабил самхаг юу вэ? Зарим хүмүүс Бурханаас илүү мөнгийг хайрладаг. Зарим хүмүүс нь гоёмсог төрхийг Бурханаар орлуулахыг хичээдэг. Мөн зарим нь өндөр шинжлэх ухаан технологиг Бурхантай зэрэгцэн хэмээн боддог. За тэгвэл та нарын Бабил самхаг юу вэ? Бурхан 5,000 жилийн өмнө Бабил самхагийг зогсоосон шиг өнөөдөр бидний босгосон Бабил самхагийг ч мөн Бурхан дургуйцсан зогсоодог. Хайртай хүүхдүүдээ, бид амьдралдаа Бурханд итгэж, Бурханд найдах хэрэгтэй. Энэ нь хамгийн үнцэнтэй ад жаргалтай амьдрал юм. Яагаад юм бол бидний амьдрал нь Бурханаас эхлэлтэй бөгөөд мөн Бурхан руу буцдаг. Тиймээс хамгийн ад жаргалтай амьдрал гэдэг бол намайг бүтээсэн, намайг хамгийн сайн мэддэг, намайд хамгийн сайхан зүйлийг өгөхийг хүсдэг цор ганц Бурханд найдах хэрэг. Бидний хийж байгаа хичээл, ирээдүй, амжилт, гэр бүл бүгд Бурхан дотор байхад жинхэнэ ад жаргал юм. Бурханаас гаднах өөр зүйлсүүд утга учиргүй. Та нарын дотор Бабил самхагийг босгох гэж оролдох үед өнөөдрийн гарсан үгийг санаад зөвхөн Бурханд итгэн, зөвхөн түүнд найддаг хайртай хүүхдүүд болохыг ерөөж байна.